Тийм. Тэгэхээр би өнөөдөр нэг өөрийнхөө 100 уншсан номыг хандлага хийж байна. Тэр ном бол энэ хосолмол гэх ном байгаа. Тэгээд энэ номын хувьд гэх юм бол би номын гихөрүүд тэгээд номын группүүдээс ингээ харж байсан. Тэр нь бестселлер эдрийг сонсоод тэгээд нэг удаа уншиж үзье гэж бодоод уншиж үзлээ. Тэгээд за энэ номон дээр л хүний зан характерыг одоо илүү тийм хүмүүдийн төвч судлангуудаа яг тэр талаараа илүү тийм дэлгэрэнгүй ингээ төсөөлөд явсан. Тэгээд зүгээр нэг юм битсэн юм шиг санагдсан. Ингээ хөлтөө бийж авсан шинж чанар ингээд байх эсвэл нэг зан чанар дагуулахаар юу болдог талаар ч юм уу. Жохон тонгийн хэтрүүлэгч юм багасхаа юу болох талаар миний зан шиг тиймэрхүү талаар төсөөлжсэн дөө шиг санагдсан. Гол дүр маань бол яг их тийм яг номон дээр гардаг бол хосолмол. Яг хосолмол хэрэг ихэнх хүмүүсийн хувьд их тийм амар те ижидтэй шиг тийм хүчтэй юм шиг тэр яг номын нэр шиг тэгээд их тийм өөрмөцтэй бусдаас онцгой сонгогдсон юм гэдэг шиг тийм одоо нэгэн байсан. Гол төрийн хувьд бол таалагдсан зан гэх юм бол ер нь их дайчин зантай гол төр 16 настай хүн төр байсан. Гэтэ яг таалагдтай зан чанар гэх юм бол зан чанар хийсэн илүүтэй яг таалагдтай зан чанар гэх юм бол их тийм зөрүүд байсан гэхдээ тэгээд ер нь бол номын гол дүрээ тодруулж ирж байгаа нэг таалагдтай зүйл нэг нөгөө бусдаас онцгой гэсэн шиг арай жоохон ингэ сонгогдсон нэг гэсэн талаас нь битсэн учраас нэг жоохон яг сонгогдсон нэгэн бол биш сонгогдсон олон хүмүүс байгаагийн нэг л дээ. Гэтэ яг бусдаас өрнөс талыг нь хэтэрхийтэй угаасаа яг бүр цор ганц биш боловч яг бүр нэг цор ганц юм шиг бичсэн гэснэ. Яг тийм босоод бас нэг арай өрмөцүүд нь нэг ажиллагаа юм шиг бичсэн. Тэр нь бол надад таалагдав. Хэрвээ нэг адлын худалдан ном уншиж гэж одоо дуушхан болдог байх юм бол энэ номыг сонирхоод үзээрэй. Тэгээд анхаалаа тасан баярлаа.